сайн байцгаана уу? Уулзлаа таатай байна. Гинт та бүхний өмнө би үргэлжлэн ярьлаа. Та бүхэнтэй уулзлаа таатай байна. Би Мозамбик улсаас ирсэн пастор байна. Хамтдаа сургаал уншицгаая. Лук номын 15 дугаар бүлгийг уншаарай. Лук 15-ыг уншъя. Лук номын 15 дугаар бүлэг 15-ын 11-ээс уншъя. Тэр 2 бүтээ нэг хүн байжээ. Аг хүн эзэгтэй. Аваа эд хөрөнгнөөс ногдох хөрийг минь надад өгөөч гэхэд эцэг нь 2 хүүдээ хөрөнгөө хувааж өгөв. Эдхэн өдрийн дараа баг хүн хамаг юм хамаад ас холын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоор амьдарч эд хөрөнгөө өрн таран хийв. Түүний бүх юмаа барж дуусгаад тэр хүн удагт нь сүрхий өсгөлн болж тэр юмар гачигдаж эхлэв. Тэгээд тэр явж өвгнүүдийн нэгэн иргэнийг бараад болж мөнөөх нь гахаага хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа. Гахаан идэж байсан бууртгаар ходоодод үргэхийг тэр хүсэмжлэвч энэч түүнд юу ч өгсөнгүй. Ийхүү тэр ухаар эцгийн минь төсөлсөн хүмүүсийн хичнээн ч талахаар элбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж өгөх нь. Би босоод эцэгтэй очие. Тэгээд түүнд аваа би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлджээ. Би цаашид таны хүүгийг тгэн зохисгүй харин намайг хүснийхөө нэг хүн болгооч гэж хэлий гэв. Тэгээд тэр босож эцэг рүүгээ явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд тэрч үнсэв. Хүн түүнд аваа би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлджээ. Би цаашид таны хүүгийг тгэн зохисгүй гэв. Харин эцэг нь боолуудаа хамгийн сайхан хувцас хурдан авчирч түүний хувцас гарт нь бүүж зүү гэлт нь готон төмсөг арган тугал авчирч ядал бүгдээрээ найрлаж ингээ. Учир нь энэ хүү минь өгсөн боловч ам оржээ. Тэр алдагдсан боловч олдлоо гэв. Тэд найрлан тэнгэлбэж эхлэв. За 24 бүхэн сайн байцгаана уу? Өнгөрсөн жилд нэг удаа Бэг Сэндүн пастрыг энд ажиллаж байхад Бэг пастор манай тосгоны ах байсан учраас байн надад хэлдэг байсан. Нэг ирээрээ, нэг ирж уулзъя гэж олон удаа хэлжсэн. Харин би сайн ирж чаддаггүй байсан. Харин өнгөрсөн жил боломжтой болоод энд ирээд явсан байгаа. Тийм хурдан нэг жил өнгөрнө гэж бодоогүй, харин нэг жил өнгөрч байсан байна. Одоо нэг жил өнгөрөөд Чугянва пастор наашаа ирсэн байгаа. Шилжээд ирсэн байлээ. Чугянва пастортай ч гэсэн би Африкт удаан хамт үйлчлэл хийж бас ажиллаж амьдарсан учраас батсан л. Чугянва пастор манайхтай татлан бас Чуг пастор чинь Африкийн бүх найрамдах өмнөд Африк улсад 7 жил илүү ажилласан учраас би яг хажууд нь Мозамбик улсад ажиллаж байгаа юм чинь Африкт ажиллаад Чуг пастрын Солонгост ирсэн гэж сонсоод Солонгос ийм үг байдаг. Бэлэвсэн эмэгтэйгийн сэтгэлийг салцсан нөхөр нь мэднэ. Салцсан эрэгтэй хүнийхэн сэтгэлийг бэлэвсэн эмэгтэй нь мэддэг гэж. Миний сэтгэлийг Чуг пастор маш сайн ойлгодог болохоор намайг дуудсан юм шиг байна. За тэгээд нөхлийн кемпэн дээр намайг олжход та нар юу идмээр байна? Бүгдийг хэл би аваад өгье гэсэн. Тэгээд хин шээсэн ингээд таасан дээр биччихсэн. Энэ ч гэсэн идмээр байгаа зүйл байвал миний нэрийг хэлээд аваад идчихээ. Би бүгдийг төлнө гэд өглөөж байна уу, оройч байна уу, хизээж байсан бууж очоод бидний амттай юм авч өгсөн. Ямар ч гэсэн бидний сайн мэдээ дотор амьдарч байгаа амьдрал маань үнэхээр сайхан байна, ач жаргалтай, баясгалантай байна. Би Мозамбик улсын жаахан ярмаар байна.
нэгэн ахын дүү манай шуулгантай холбогдсон. Энэ залуу нэгэн өдөр сэтгэлийн боловсролыг текст уншгаар баг сургуулиас авахлаа. Ерөнхий сургуулийн захирал багш нар хүртэл сэтгэлийн боловсролыг олгож байсан байхгүй юу? Манай Мозамбик улс бол Португал хэл ашигладаг. Португал улсад захирагдчихсан учраас Португал хэлээр татахыг юу гэдэг вэ гэвэл солонгосоор бан гэдэг шүү дээ. Бан. Харин Португал хэлээр баун гэдэг төстэй бас солонгостой. Энэ Португал хэл солонгос хэлтэй төстэй юмнууд их байгаа гинэ. Мапуту болохоор нийтлэл. Мапутугийн захирлуудыг зөвлүүлж, бас багш нарыг зөвлүүлж сэтгэлийн боловсролын сургалт явууллаа. Сургалтаа дууссаны дараа нэг эмэгтэй захирал над дээр хурж ирсэн. Над дээр ирээд пастра манай хүү хат амхинд спонсоруулах архинд хамааралтай болсон байна. Харин пастрын өнөөдрийн сургалтыг сонсоод надад айдуур төрсөн. Манай нөхөртэй та нэг уулзч үзвэл үгүй сайн байна. Манайд нэг ирээд үүд маань гэж ярьж өгөөч гэж тэгээд хэдэн өдрийн дараа уулзсаар цаг барьсан. Тэгээд тэр өдөр нь болоод үүдээр нэгэд орсон юм аа. Бид нар үүдээр нь ороод яг том өрөө гарч ирж байгаа шүү дээ. Том өрөөнд нь орсон ч гэсэн нэг залуу мэдлэгчгүйгээр үүдэн дээр хөвдөж байсан. Уг нь зочин ирэх юм бол ингээд босох ёстой шүү дээ. Босоод мэдчлээд сайн байна уу та гэд хэлсэн чинь нэг залуу маань үүдэн дээр хөвдсөн. Ерөөсө босч ирэх чинь явахгүйсэн. За тэгээд ээж нь очоод хүүгийнх нь нэрийн Самуэль юм шиг байна. Самуэль пастор ирсэн байна гэж сэрээцэн чинь гээл дурамшраа юм болсон. Тэр залуутай ярилцаад үзсэн чинь харталтанд оролцсон арилтай хамааралтай амьдарч байгаа учраас оюун ухаанд хэвийн биш байсан. Тэгээд мэдчлээд би пастор хүн байна. Чи бурханд итгээд сэтгэлийн ертөнцийг ойлгоод ирэх юм бол хангалттай надад шилэн гарч чадна. Архинаас шилэн гарч. Харин хамгийн гол нь бурхантай уулзаад аврал авах ёстой гэж ярьдаг. Сонсож байгаа юм шиг сонсгож байгаа юм шиг байж байгаад ингээд надад боллоо. Талхаас өмнө би ээжээс нь гуйсан. Хэдэн 7 хоногийн дараа Эсватины улсад бид кемп байгаа. Хүүгийн чинь би тэр кемп дээр дагуулж очоод нөхөрлөөд ярилцаж болох уу гэсэн чинь ээж нь баярлахгүй явах тий. Тэгээ гээд манай хүүг дагуулад яваарай гэдэг. Тэгээд хүүгийн дагуулад Эсватины улсын кемпэнд очлоо. Авч яваад тэгээд цаг гар болгондоо ярилцаад байсан. Энэ залуу аврал авсан. Үнэхээр баяртай. Аврал авсны дараа манай Библийн сургуульд оруулах байгаа. Шууд Библийн сургуулийн сургалт болж чадахгүй ч гэсэн Библийн сургууль ирээд үг сонсоорой, сураарай. Заахан. Тэгээд чи сурч байгаа дуртай байвал болж болно. Дургүй байвал гарч болно. Тэгээд юу ч гэсэн ингээд сураад үзээрэй гэсэн. Харин зүг байсан үед маш баяртай байсан. Маш сайн оролцож байсан. Гэртээ байсан бол бүх юм аваад цацдаг байсан гинэ. Гэртээ байсан зүйлийг телевизэр бүгдийг зараад таг бүхэндээ үлддэг. Гэрт юм байхгүй. Уг нь бол гэрт орох юм бол шүүгээ байгаа, телевизэр байгаа, ширээ тойлмол байх ёстой шүү дээ. Харин гэрт юу ч байхгүй байсан. Яагаад гэвэл гэртээ байсан бүх тавилгуудаа зараад энэ өрчөөд байсан учраас. Харин манай сүмд ирээд амьдрсан чинь залуу үнэхээр баяртай байсан. Дандаа баярлалтайгаар надад юу гэж хэлжсэн бэ гэвэл та бол миний аав байна. Жинхэнэ аав нь талцсан байгаа ээжээсээ. Тэгээд жинхэнэ аав шиг намайг дагадаг болоод үнэхээр мундаг байсан. Надад ч гэсэн баяртай байсан. Энэ залуу багаар өөрчлөгдөөд ирж байсан. Тэгээд үг гэсэн сайн сонсч байсан. Харин 6 сар орчим өнгөрлөө. Энэ залуу дахиад нөгөө харт авах айр бодлоо байсан. Яагаад гэвэл тодорхой хэмжээнд ингээд архинд биш
ажил ингээд завгүй байхад кемп мэпэнд ингээд дагаж яваад тэгээд сүмний ажил маш завгүй байхдаа ингээд завгүй юм бодохгүй байдаг байснаа. Харин хэсэг хугацаанд завтай болоод ирэхээрээ энэ болж яах вэ? Дахиад ажлын санаанд орох ч гэдэг тийм. Архин санаанд орно. Тэгээд сайн мэдээ тараахаар явбал манай Мозамбик улс болохоор жижигэн дэлгүүрүүд мухлууд их байдаг байхгүй юу? Тэнд архичгэн зардаг, тэгдэг. Харин дамаар өнгөрч байгаад нэг залуу гэдэг манай залуу өнгөрч байхад хүмүүс ингээд удамжинд сууж байдаг байхгүй юу? Мозамбикчууд би биэндээ маш сайн мэдчилдэг. Бүр танихгүй хүмүүс ч гэсэн ингээд мэдлээд өө сайн уу юу вэ гэдэг. Тэгээд өө залуу минь нааш чир гэдэг адуучууд дуудсан. Нэг хонд гоочих гэдэг ураг болсон. Болохгүй штэ гэж бодсон мөртлөө сэлхэн очоод нэг хонд гуучаад ирдэг байсан гэсэн. Тэгээд нөгөө зам маань дахиад сэтрээд байсан. Тэгээд зүгээр байж яснаа. Тийм ураг татлаганд орчхороо бас юм сэтрээд харин сүмдээ ирэхээр пастра таавал манай аав байна гэд намайг маш сайн дагаад дуулахтай байсан. Би ч гэсэн энэ залууд маш сайн байсан. Харин ингээд байжсэн чинь өөрөө бүр болохоо байгаад тий. Дандаа ингэ буруу юм хийгээд байгаа учраас итгэгч нарын бас тагaalч итгэж чамаа энэ залуу яаж амьдарч байна гэж жоохон дарамттай санагдаад пастра би гэртээ очиж амьдарч болох уу гэх нэг өдөр асуусан. За тэгээ гэд. Харин гэртээ очиод амьдарсан чинь дахиад амьдрал ингээд муухай болоод буруу юм хийгээд байсан. Тэгээд ээж над руу залгаад пастра миний хүүг аваарай. Энэ гэртээ байсан чигээр болохоо байдаа гэд. За тэгээ масамд ирээд амьдраарай гэж. Нааш гэ. За 6 сар орчим дахиад сайн амьдардаг. Ирсэн мөртлөө 6 сарын дараа дахиад нөгөө буруу амьдралуугаа ороод байсан байхгүй. Тэгээд 6 сар ингээд зүгээр байгаа ингээд 90 очин байгаад байсан. За тэгээд миний хөө чи гэртээ очиж байгаарэ. Гэртээ очиж гэсэн сүмд сайн ирээрээ гэсэн. Харин сүмдээ сайн ирэхгүй ингээд байгаад байсан. Тэгж байгаа тэр өвчин туссан. Зүрхний өвчин байсан. Ээж нь захирал шүү дээ. Сургуулийн захирал. Тэгээд сургуулаа очсон байх хооронд энэ хүүхэд ухаан алдаж унсан. Зүрхний тийм ихнээс нь хөдөлсөн юм шиг байсан. Тэгээд шууд анхны тусламж үзүүлсэн бол зүгээр байх байсан. Харин тийх хүн байхгүй гэртээ ганцаараа байсан учраас харамсалтай тэр амнаас алджээ. Тэгээд тэр сургийг бид нар сонссон. Ээж над руу яриад пастра миний хүү Самуэль зүрхний шигтэснээсээ болоод тэгээд амнаас алдсан гэсэн. Тэгээд ирээд надаас оршуулгын ёслол өдөртөж өгөөч гэчихгүй байсан. Оршуулгын очив гэсэн чинь тэгэл нэг л тавгүй байлаа. Яг тэгвэл ирээд өөрчлөгдсөн амьдралаар амьдраад, архинаас гараад, арх тамтнаас ч гэсэн гараад, сайн мэдээд маш сайн ажиллагдаж болох тийм мундаг хүн болцсон байгаад амнаас алдсан байсан бол за тэгээ би очиод тэгээд оршуул хийж өгье гэх байсан. Харин сүмд явахгүй байж байгаа тийм гэртээ буцаж очлоо шүү дээ. Тэгээд тэр бүлийнхэндээ сайн энерги сайн нөлөө үзүүлж байгаад нас гарч биш тэгээгүй нас орцсон. Тэгээд юу гэж хэлхээ сайн мэдэхгүй байсан. Яг хэлхийг зориг хүрхгүй байсан. Тэр бүлийнхэндээ очиж гэсэн чинь жаахан дарамттай байсан. Тэгээд би очих биш. Манай уугуул пастрын агчийг явуулаад энэ оршуулгыг хийгээрэй гэж эхэндээ оолыг хэлсэн байхгүй юу. Харин тэр өмнөх өдрийн орой яг оршуулгын өмнөх өдөр нэгэ залбирчээсэн чинь нэрээ энэ залуу чи аврал авсан шүү дээ. Бас намайг эзгээ гэж боддог байсан. Тэгээд ээж надад чин сэтгэлээсээ гуйж байхад өөр пастрыг явуулснаас би өөрөө явъя гэдэг миний сэтгэлийг өөрчилж өгсөн юм аа. Тэгээд сэтгэлийг минь өөрчилж өгөө дахиад нөгөө ээж рүү залгаад ярьсан. За гэтээ би очиод оршуулгын ёслол өдөртөж өгье гэд нөгөө ээж нь маш баярлсан. Хүмүүс эндээс илүү олон хүн суулсан. Ялангуяа Африк бол хормын ёслол гэсэн чухал боловч хормын ёслоос илүү чухалчлан үздэг юм нь оршуулгын ёслол. Оршуулгын ёслолоор эргэн тойрны бүх хүмүүс суулгаардаг. Амаатан садан гэр бүл гэлтгүү. Тэсний таньдаг бүх хүмүүсийг зөвлөлдөг. Яг 200-300 хүн суулсан юм шиг байна баг.
big бүр гэр дотор big хүн гэдэг суулцсан байсан. Тухайн үед манай сүм биш нөгөө ээж нь өөр сүмд явдаг байсан. Евангелийн өөр орцлын сүмд явдаг байсан. Тэгээд тэр сүмээс ч гэсэн ирсэн байсан. Харин миний сэтгэл нэг бурхны үг дотор нь яг сийлэгтэй талхалтай нэг зүйл байлаа. Юу илээ гэвэл юу вэ гэвэл энэ гэж аврал авсан шүү дээ. Энэ ахын дүү сайн мэдээ сонсоод аврал аваад маш баяртай байж байгаа. Нөхөмбийн нэгэн сул дорой байдлаас болоод ингэж амьдэрсэн, тэрт очичоод буруу амьдралаар амьдэрсэн ч гэсэн энэ залуу яаж аврал авсан бэ гэдэг гэрчлэл надад их бодгон санаад орж ирсэн байхгүй юу. Тэгээд яаж өөрчлөгдсөн, яаж аврал авсан тэр гэрчлэлийг эргүүлэхэндээ ярьж байхдаа надад ямар үг санаанд орсон бэ гэвэл Лук номын 19-р бүлгийн загалмайн хажууд байсан дээрэмчний тухай ярьсан. Тэрүүнд би маш баяртай байсан. Загалмайн хоёр дээрэмчин хоёулаа дээрэм хийсэн. Адилхан гим хийсэн. Адилхан гим хийгээд загалмайн цолдох хэмжээний гимтэн юм чинь хичнээн муу гим нүгэл хийсэн байх байдаг. Модон өлөвдсөн хүн бол хараагдсан хүн гэдэг байсан учраас маш муу гим хийсэн гэсэн үг. Харин хоёр дээрэмчний нэг нь бол диважинд ороод нөгөө нэг нь бол диважинд орч чадаагүй шүү дээ. Тэгвэл хэрхэн яаж энэ дээрэмч том нэг нь диважинд орсон юм бэ? Чиний тэнгэрийн хаажлалд орсон юм бэ? Үйлсээр орсон уу? Үйлсээр биш. Үйлсээр бол хизээч орж чадахгүй. Адилхан дээрэм хийсэн боловч яаж энэ дээрэмч тэнгэрийн диважинд орж чадсан юм бэ? Энэ Самуэль гэдэг энэ залууг та нар сайн мэдж байгаа шиг юм гим хийсэн, маш хортой муу юм хийсэн, ар тамиг арах гэл гэр бүлийнхэндээ хохирол учруулж муу нөлөө натан саданда муухай нөлөө үзүүлдэг байсан. Харин би бадтай итгэж байгаа энэ залуу диважинд орсон. Яагаад гэвэл аврал бол 100% нэгүсэл үйлс биш юм аа. Энэ залуугийн үйлсээр бол хин ч ингэж хэлнэ. Энэ муу залуу. Энэ үнэхээр ээжид шаардлагуулсан. Иргэн тойрны хүмүүс зовлон өгсөн. Муухай нөлөө үзүүлсэн. Үйлсээр харуул энэ Самуэль эцэж диважинд орохгүй. Харин үйлсээр биш 100% Есүс Христийн нэгүслээ. Та нар бодлоо. Загалмайн дээрэмчин яаж үйлс хийгээд диважинд орох вэ? Цовдлогдсон байгаа юм чинь. Харин Есүс нэгүслээ. Есүс загалмай дээр цовдлогдсон насарснаар яагаад загалмай дээр цовдлогдсон өгсөн бэ? Яагаад гэвэл бүр дээрэмчин шиг миний төлөө зөнд явсан уу, хандив хийсэн үү, бусад үйлчлээд сайн зүйл хийсэн үү? Ямар ч сайн буруу муу юм сайн зүйл хийгээгүй буруу муухан байхад яаж диважинд дээрэмчин орох юм бэ? Нэгүслэр орж болно гэсэн үг. Самуэль 100% нэгүслэр диважинд орсон. Самуэль амаараа ингэж хэлсэн. Би зөвтгөгдсөн хүн гэж. Би зөвтгөх хүн. Ингэж хэлхий Самуэлийг санаад миний сэтгэл маш талархалтай байсан. Тэр шуурхи явдал тэр даяараа огш сэтгэл нь огшлоо. Үйлсээрээ бол хизээж боломжгүй. Харин Самуэль итгэгч ийм их ивэл авсан шүү дээ. Есүсийн гавьяагаар Есүсийн нэгүслэр диважинд орсон. Тэнгэрийн хаанчлалд орсон. Энэ Есүстэй хажууд цовдлогдсон дээрэмчин Есүсийн нэгүслэр аврал аваад диважинд орсон юм шиг. Ингээд миний сэтгэл гэсэн маш талархалтай байсан. Энэ оролцсон бүх хүмүүс эхэндээ бол делегачин гэрсэн нэг делегач боллоо. Тэгвэл сайхан юм ярьж өгсөй. Нэгэн гэр бүлээ ингэж амьдэрсэн, ингэж амьдралаа буян үйлдэлээ гэдэг. Энэ сайн юм ярих хэвээр. Харин эхэндээ муу юм ингэж ярьсан байхгүй юу? Энэ хайр тамхинд ингэ орооцолдоод, архинд ингэж ороод, хамааттай болоод муу юм ярьсан чинь ард хүмүүс ингэж бужигнаад байсан байхгүй юу? Хүмүүс бужигнаад байсан. Харин сүүлд нь бүр 180 градус эргүүлсэн гэдэг. Есүсээр дамжуулан ингэ 180 градус өөртөө гэвч гэж байгаа. Самуэль итгэгч аврал авсан. Есүст итгээд гэм нүглэнээс уучлагдаад зөвтгөгдсөн байна гэж. Тэр дээрэмчин шиг дээрэм хийсэн, муу зүйл хийсэн боловч
Есүстэй уулзаад Тэнгэрийн хаанчлалд орсон гэж хэлсэн чинь бүх хүмүүс баярлаад тийм ээ гэж хаширчээсэн. Тэгээд Самуэлийг бодохоор за харамсалтай л да. Энэ залуу гэж буруу зүйл хийсэн. Тийм учраас сайхан диваажинд орсон байсан бол гоё доо гэж харамсалтай сэтгэл байсан. Харин Тэнгэрийн хаанчлалд орсон шүү, диваажинд орсон шүү гэж хэлсэн чинь энэ зүгээр тэдэнд аргачлаж тэ бодлаагаасаа ярьж байгаа үг биш. Жинкнээсээ юм аа. Жинкнээсээ энэ Самуэль аврал аваад зөвхөн болсон гэрчлэл байгаа учраас Библиэлд гэм нүгэл ихссэн газар нэгүсэлч гэсэн ихссэн байна гэдэг шиг үнэхээр тийм байт юм байна. Хүмүүс сайныг хийж амьдрахыг хичээдэг, буйны ажил хийж амьдрахыг чармаадаг. Бурхны өмнө хуулийг зөрчихгүйгээр сайн амьдрах юм бол Тэнгэрийн хаанчлалд ороод сайхан газар очиндоо гэж боддог. Харин үнэхээр тийм биш. Хорон муу гэмтэй хүн Есүст итгэх болохоос үнэхээр сул дорой мөхөс тэ чадахгүй хүн Есүст итгэдэг болохоос чадна. Би мундаг. Би чадaltaй. Ийм хүн Есүст итгэхгүй өөрийгөө өргөмжилдэг гэсэн үг. Өөрөөрөө бардамнаад Есүсийг дээр нь гаргаж чаддаггүй гэсэн. Харин энэ ахын дүү бол зөвхөн Есүсийг өндөрт гаргаад байсан. Самуэлийг бодохоор тэрийг дандаа Есүсийг дээрээ дэше гаргаад Самуэль бол доор шаландаа унаад зөвхөн Есүсийг өргөмжилж дээш нь гаргаж байгаа нэг хүн байсан байна гэж бодогдоод байлаа. Өчигдөр жоохон бидэнтэй хамт байсан бол хоёр байсан. Харамсалтай өвчнөөс болоод өвд болсон ч гэсэн тэр залуу бодохоор үнэхээр би талархдаг. Түүний сүнс би ч гэсэн тэрэн шиг үнэхээр өнтөрнөөс илүү хорон муу хүн бод би байсан. Харин намайг аварч өгсөн бурхандаа маш талархуйчтай санагдчихлаа. 26 онд би дүнс сүлдээ илүү давхансаад ойртсон. Яагаад гэвэл энэ жил боловсролын дэд сайд ирсэн байхгүй юу? Кемпийн, сони кемпийн үеэр энэ харин юу хийх ёстой? Homestay хийх ёстой шүү дээ. Солонгосоос ингээд Африкийг дэмжиж өгдөг байсан. Сүүлийн сүмүүд одоо дэмжлэг үзүүлдэг байхгүй юу? Миний хот Ан Юнсу болохоор миний хот байгаа юм. Пастор. Өвчтөн Африкаас ирвэл ингээд дэмжиж өгдөг сүмүүдээс Homestay-д явуулдаг байхгүй юу? Харин сайн болоогүй. Сүүлийн сүмийн гиш нарын нөхцөл бүрдээгүй болохоор. Харин чөгийн пастор манай сүмд ирээрээ гэдэг. Манай шуурганы таньдаг юм чинь түнсүүл шуурганаас Homestay хийж өгсөө. Тэр баяртай байсан. Тэгээд Ким Гэсү ахлагч итгэгч байгаа. Бас Бэмио итгэгч ингээд түнсүүлсэн 3 хүнийг Homestay хийсэн байгаа. Тэр дундаас дэд сайд, боловсролын яамны дэд сайд энэ удаагийн кемпэнд оролцоод пастор кемпийн эхний өдрөөс ахуулаад Ром номын 3-ын 23-24-ийг сонссон боловч сэтгэлдээ гэм нүглээс уучлагдсан бат итгэл байгаагүй. Тэрсэн явдаг хүн байсан л та. Солонгос ирээд Homestay хийж айлуудаар хонсон. Айлуудаар хонохдоо пастортай ч гэсэн ярилцаад итгэж нартай ч гэсэн нөхөрлөөд гэсэн боловч сүүлийн өдөр буцаж явж байх замдаа бидэнд гэрчлэл хийсэн. Юу гэж тэр гэрчлэл хийсэн бэ гэвэл Ром номын 3:23-24-р ишлэлийг уншаад эхэндээ болохоор би зөвтгөгдсөн гэж хэлхээс шахан айгаад байсан гэсэн. Харамсалтай. Яагаад гэвэл бусад өөр сүмийн асуудал нь болохоор өөрийгөө дандаа хардаг учраас би зөвтгөн олцсон гэж юу? Би гинсэн штэ гэд. Бурхны үгийг сонсовч би яаж зөвтгөн байх юм бэ? Энэ үг амнаас нь сайн гардаг байгаа. Энэ сайд ч гэсэн үгийг сонссон зөндөө сонсоод сэтгэлийн угнаас ойлгоод ирсэн. Би зөвтгөн боллоо. Миний гэм уучлагдсан байна. Ингэж хэлж чаддаг болоод үнэхээр Ром номын 3:23-24 нь ойлгоод ирсэн гэсэн. За тэгээд тэр өдөр зүрхсэтгэлдээ итгэлтэй болсноос хойш өөрийнхөө хамаатан руу залгаад ярьсан. Хамаатан нь пастор гэнэ.
Тэгээд хамаатан пастор руугаа заалгаад ярьсан. Хөөш чи пастор юм чинь аврал авсан бистэй. Чи аврал авсан юм чинь гэмгүй болсон биз. Тэгээ энэ удаа Солонгос темпэнд оролцоод тэм нүглээс суулцлагда зөвхөн болоод аврагдаад хоёр гэмгүй болч зөвхөн болчлоо. Тэгсэн чинь нөгөө хамаар хэрэгтэй пастор. Үгүй ахаа. Бид нар өдөр бүр гэмнүгэл хийдэж штэ. Яаж гэмгүй байх юм бэ? Гэмтэй байлгүй яа дээ. Бид нар гэмт хүн асан турштай. Ингэж ярьсан гинэ. Тэгээд нөгөө сайд маань чи юу яриад байгаа юм бэ? Чи пастор хүн байж чаа энийг мэддэггүй юм уу? Би эндээс гэмнүглийн уучлалыг авсан. Бурхны үгэнд итгээд зөвхөн болсон. Ингэж ярьсан гинэ. Тэгээд пастраа Мозамбикт босч очоод тантай нөхөрлөмөр байна. Таны үгийг илүү сайн сурмаар байна гэж хэлхийг сонссон. Үнэхээр таалагдсан. Энэ кемпэнд ирээд ямар гоё зүйл болсон бэ гэвэл Мозамбик улсаас нэг 6 хүн ирсэн. Засгийн төрийн албанд ажилладаг 6 хүн ирсэн. Тэр сургуулаа аврал авсан гэсэн итгэлтэйгээр цэцэж чадсан нь хамгийн гоё байлаа. Ялангуяа боловсролын яамны стадийн нарийн бичгийн дарга оролцсон. Тэр нарийн бичгийн дарга нь хинду шашинтай. Мозамбик ер нь олон шашинтай. Мозамбик муслим шашинтай орн байхгүй юу? Муслим шашин маш их. Муслим шашинтай орн бол буу тавьдаг. Өглөөнөөс орой хүртэл хатаяараа буу тавьж өгдөг. Бүр 6 удаа. Өглөө 6:30 ч үлөө ингээд буу гарна. Ёо гэл. Бүгдээрээ ингээд морноос ингээд сэрждэг. Эхэндээ ерөөс унтаж чадахгүй байдаг байсан. Тэр дуунаас болоод сэрчихгүй байсан. Одоо бол хамаагүй болсон. Тэгээд орой бас 6 цаг орчим дуу гарна. Ийм орн байгаа. Дараа нь исламын шашин, хинду шашин, католик шашин өмнө байсан. Харин католик шашин нь ингээд хүчгүй болоод муслим шашин бас болоод тэр чигээр өөрчлөгдсөн. Мэдээж христийн шашин бас байгаа. Тэр хинду шашин байсан ямар ч гэсэн. Хоолоо ингээд болж идэн. Би мах хизээч идэггүй. Харин энгийн гоё юм нь тэр манай төв рүү сэтгэлээ нээсэн. Манай байгууллага руу сэтгэл нээж өмнө нь сайдтайгаа цуг ирнэ гэж ярьж ирсэн. Боловч энд ерөнхийлөгчийн ажлаас болоод засгийн яамны сайд хамт явахаар болоод үн цуцалж болох байсан. Харин өөрөө үнэхээр ирмээр байсан учраас өөрийнхөө оронд нарийн бичгийн даргаыг явуулсан гэсэн үг. Тэр нарийн бичгийн дарга ямар ажлыг бидэнд тусалж байгаа вэ гэвэл энэ удаа Мозамбикийн IYF олон улсын залуучуудын нийгэмлэг гэдэг байгууллага байгаа. Харин манай төвөөс нэг жилийн өмнөөс манай төвд юу хийсэн бэ гэвэл нэг блог хийгээрэй гэсэн. Блог. IYF байгууллагын жирийн иргэдэд сурчлагаа хийгээд хүмүүс таныг мэдүүлээрэй гэсэн. Тэгээд IYF Мозамбик салбар гэдэг блог эхлүүллээ. Харин манай блог үнэхээр сайн тав байгуулалттай хийгдсэн байгаа. Боломж байвал та хүн ороод үзээрэй. IYF Мозамбик салбар гэдэг орох юм бол 7 хоног болгон бид нэр тэнд зураг тавина бас сэтгүүл бичиж тавьдаг. Тэгээд IYF-ийн үйл ажиллагаанд тэгүн байр эзэлсэн. Нэгэн өдөр тэр блогон дээр Солонгосоос энийг үзээд бид нар руу холбогдсон. IYF Мозамбик блог үнэхээр гоё юм аа. Сүүлд байгаа нэг консалтинг компани байсан. Консалтинг компани гэхээр юу хийдэг компани бэ гэвэл залуучуудыг дуудаж сайн их сургууль руу Англи юм уу Америк руу явуулж өгөх тийм компани байсан. Ийм компани IYF Мозамбик салбар блогийг үзээд улс төртэй бид нарыг хамт ажиллаж байгааг үзээд манай сурагчдыг нэг сар орчим эхний сар гэж байгаа нэг 7 хоног гэж богиносгсон. Нэг 7 хоног орчим Мозамбик руу явуулаад сайн дурын ажлыг хийлгүүлээд Мозамбикийн сул дорой газрууд руу явуулж ивент тэтгэлэг явуулаад ийм зүйлийг Мозамбиктэй хамт хиймээр байна гэж бидэнтэй холбогдсон. Тэгээд тэд нартай ингээд хуралдаад
Хэдэн сарын тэдэнд Мозамбик руу хүчтэйг явуулъя. Ивент хийнэ гэд. Биднээс нэг зүйл хүсэлт ирсэн зүйл юу вэ гэвэл боловсролын яамны сайдын талархлын бичгийг гаргаж өгвөл сайн байна гэсэн. Яг тэгэл манай сурагч нар очоод ийм үйл ажиллагаа явуулаад ирж байгаа юм чинь боловсролын яамны сайдын талархлын өргөнчлөл гардуулж өгөөрэй гэсэн. Ямар ч сан ойлголоо бид нар асууж үзнэ гэсэн. Тэгээд хараахан хэлээг байгаа учраас хэлж үзье гэд. Эхлээд дэд сайттай уулзсан. Дэд сайттай уулзсан энэ төсөл ийм том төсөл биш байна. Бас энэ засгийн газрын холбоотой төсөл биш байна. Тэгээд том компаниас явуулж байгаа төсөл биш учраас улс төрөөс ингэ явуулж чадахгүй. Харин хотын захиргаанаас хотын даргатай уулзаж хэлж үзээрэй гэсэн. Ийм учраас боловсролын яам бол энэ үйлд өргөжлөлт өгч чадахгүй гэсэн. За ойлголоо гэд захиргаанд очиж хотын даргатай уулзаад мужийн даргатай уулзсан. За тэд нар болохоор ойлголоо бол өргөжлөлт тунхаг бэлтэж өгье гэсэн. За тэдэнтэй ингээд ажлаа явуулж байгаад боловсролын яамны сайд манай кемпэнд ирэхээр болсон байхгүй юу? Ийм юм болсны дараа би яамны сайдтай бас тусаж танилцах гэж уулзъя гэж хүсэлт тавьсан. Тэгээд уулзсан байгаа. Ер нь сайд нартай ингээд уулзалт хийхдээ сайд нь урд сууж байна. Манай гишүүд сандал дээрээ суугаад өөдөөс нь ингээд хараад ярилцдаг. Сайд нь урд суугаад. Харин тэгэхэд өөрөөр суусан. Сандалыг яг өөдөөс нь харж чадах яг энэхүү байр суурин дээрээс сандал тавьсан байсан. Би маш гайхсан. Үүнээс сайд дээрээ бид нар бол доороос ингээд ярилцах хэрэгтэй байсан боловч гээгүй яг гинцүү юм дээр батгай цацаад бид нар орол хийсэн байгаа. За тэгээд тэр ярилцлагаан дээр бид нар одоо консалтинг компаниас ирж байгаа сурагч нар болон сайн дурын ажилчдын тухай ярьсан. Тэгэхээр бурхан надад мэрэгэн ухаан өгсөн юм шиг байгаа. Тэр үе зүгээр сайд нарын формыг л ярмаар байна гэсэн. Өөр зүйл ярихгүй гэж бодож байсан чинь бурхан туслаад тэр зүйлийг бас ярьсан. Харин сайд тэрийг сонсоод шууд за тгий бод. Боловсролын яамны сайдын өргөмжлөлийг гаргаж өгье гэж хэлсэн. За тэгээд ганцхан тэр сурагч нар гэлдэггүй манай нэг жил сайн дурын ажил хийж байгаа залуучуудад ч гэсэн өргөмжлөл хийж өгнө гэсэн. Тэгээд бид нэр гайхсан. Ямар гоё юм бэ гэдэг. Тэгээд үйл ажиллагаа дуусны дараа сүүлчийн өдрийн өмнөх өдөр түүнтэй уулзаад тэгээд манай сайн дурын ажилчид гэсэн талархлын бичиг авсан. Яг гэвэл манай сайн дурын ажилчид ингээд сайн дурын ажлыг дуусны дараа адмаар байдаг зүйл нь хамгийн гоё зүйл нь улс төрийн боловсролын яамны сайдын талархлын бичиг хамгийн дуртай. Энэ боломж бүрдсэн 12 дугаар сард уг нь авах болов гэж бодсон чинь 7 сард Солонгос руу ирэхээс өмнө авсан бас сайд бидний төлөө буфе хоол цоогондоос ирсэн. Анх удаа тэр сайдтай уулзсан л харин бурхан энэ сайдын сэтгэлийг маш нээлттэй болгож өгсөн, нааштай болгож өгөөд бид нар маш дулаахан сэтгэлийн боловсролыг ч гэсэн их чухал гэж бодогдуулж өгсөн. Харин үнэхээр бас талархууштай зүйл нь боловсролын газраас хүмүүс ирээд Солонгост байгаа юу вэ? Сурах бичиг ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн үйлдвэрлэдэг хэвлэлийн компанитай урал хийсэн. Тэгээд боловсролын яамны сайд хэвлэлийн компанитай дахиад урал хийх гэж байгаа. Яг нэр нь Hepboxwa компани байна. Hepbob математикийг хийсэн компани байна. Тэр компанитай урал хийх гэж байгаа гинэ. Одоо Гүмчон хотод байдаг том үйлдвэртэй компани байлээ.
Тэр компаниас үйлдвэрлэж байгаа сурах бичиг Солонгосын ерөнхий боловсролын дунд ах сургуулийн 30% номонд түгээгддэг байгаа гэсэн. За тэгээд манай Мозамбик улсын боловсролын яамны сайдтайгаа Солонгос эвлэлийн компанитай сурах бичиг эвлдэг тийм үйлдвэр байгаа. Гэрээ байгуулсан. Өмнө нь байсан үйлдвэр нь хаалга барьцсан гинэ. Одоо ажиллахгүй байгаа. Харин Солонгосын Мозамбик улстай уулзсан тэр компани маань сурах бичиг хийдэг 30% нийлүүлэлт хийдэг компани байсан учраас засгийн газраас ингээд уулзуулж байсан юм байна л да. Тэгээд засгийн газраа Мозамбикаас Солонгос ирвэл заавал тэрнтэй уулзъя гэсэн бодолтой ирсэн. За энэ бүхнийг би бодож үзэхэд би ямар нэг манай сайн мэдээж шуулганд дотор ажлыг сайн хийсэн болохоор ч биш. Би мундаг байсан болохоор ч биш. Бурхан миний өмнөөс шуулганы өдөрдмжийн дагуу явхад зааж өгсөн замаар нь явхад Бурхан бүх замыг удирдах өгж байгааг харж чадлаа. Тийм боловсролч байна уу? Эсвэл сайд нарын форум шуулган уулзалтыг ч байна уу? Пасторын банк хэлдэг үг бол юу вэ гэвэл та нар пасторуудын өмнө та нар би яагаад дэлхийн шуулган хийж байгааг мэдэж гин үү? Сайд нарын шуулган уулзалтыг хийж байгааг мэдэж гин үү? Бид нар болохоор за яг хөө сайн мэдээ тарамаар болоод үйдэг юм биш үү гэж бодсон. Харин пастор тэгэрүү. Вэ? Энийг та нарын төлөө гадаадад ажиллаж байгаа пасторууд та нарын төлөө л хийж байгаа юм шүү гэж хэлжсэн. Юу гэнэ? Үнэхээр тийм байна. Бидний гадаадад илүү эрчимтэй, ерхөн хувцаар хүрээтэй ажиллахад хүргэж өгсөн нь энэ сайд нарын шуулган уулзалт бас дэлхийн шуулган юм байна. Пасторын зааж өгсөн замаар ингээд яваад үзэхэд бүх зүйл нээлттэй нааштай байгаа гэж шатлаа. Миний хувийн зүйлийг бас ярих гэвэл энэ сайд дэлхийн шуулганд ирээд эхний өдрөө пасторын сургаалыг анх сонссон. Матай номын 4-р бүлгийн сургаалаар эхэлсэн. Есүс сатанд соригдож байхдаа бүх хүмүүс сатаны сорилтонд өдөрч унаад байсан. Харин сатаны сорилтыг ганцхан дийлж чадсан, ялж чадсан нэгэн бол Есүс байсан. Матай номын Ром номын 3:23 дээр бүгд нүгэл үйлснээр Бурханы алдарт хүрдэггүй. Харин Христ Есүс дотор солилтоор Бурханы нэгүслэр үнэнгүй зөвтгөгчээ гэдэг үгээр пасторын тэр сургаалыг сонсоод маш талархалтай байсан. Яагаад гэвэл би ч гэсэн Бурханы алдарт орохгүй байсан шүү дээ. Онцгойлон бид нар сайн мэдээ тарахтаа л энэ үгийг ашигладаг байх гэж бодсон. Харин тийм биш. Миний сүнс Бурханы өмнө зогсох үед аврал авахтаа л энэ үгээр зогсох биш. Сүм дотор амьдрахтаа ч гэсэн Бурханы өмнө өөрөөрөө өрөмжлөх гэсэн бодолтой би их байдаг байсан. Бусдын сайшаал авмаар байгаа сэтгэл ч их байдаг байсан. Бардам сэтгэлтэй болж ирдэг байсан. Миний сэтгэлийн гүнд гэж гаднаа хэлэхгүй гэсэн миний сэтгэлийн гүнд ингээд хүмүүсийн дээр гарчих юмсан, энэ хүний дээр гарах юмсан гэсэн тийм бодол байдсан байлээ. Та нар нээлтийн сургаалыг тавхан сонсож үзээрэй. Энэ удаа Ром номын 3:23-24 эхний өдрийн сургаалыг сонсоод бүгдээрээ талархсан. Үнэхээр бид нар тийм шүү гэж. Пастор тэр сургаалыг ярихдаа бидэнд зэмлэж өгч, загнаж өгсөн. Хайртай учраас та нар бардам байна. Та нар дэндүү ихэмсэг их зантай байна. Хүн бардам учраас сүмийг эсэргүүцэж, сүмээс салж явдаг. Ивэл авсан. Бурханаас маш ивэл авсан хүмүүртөө сэтгэл нь бардам болоод эцэстээ яг сүмээс салж явахдаа юу гэж шилээ явдаг вэ? Сүмийг эсрүүцсэн үг хэлж, өргөс шиг хатуу юм ярьж, харин ч өргөсөөр биднийг хатгаж зоодог тийм үгийг хэлж байгаа харахад үнэхээр тийм байна Бурхан минь ээ. Би үнэхээр муухан. Би үнэхээр буруухан байна. Амаараа тийм биш ч гэсэн миний зүрх сэтгэл одоо
Таны хэлдэг шиг би маш бардам хүн байна. Би өөрийнхөө зүвийг л зөрүүлдэг зантай хүн байна. Ийм хормоо өхөс миний сэтгэл ингээд дотор нуугдсан байдаг юм аа. Ийм бардам зан нуугдсан байдаг юм аа гэдгийг бурхан надад зааж өгсөн. Бас нэг миний сэтгэлийн гүнийг бурхан нухаад харуулж өгсөн зүйл нь юу вэ гэвэл энийг жаахан хэлэхэд ичмээр зүйл олж та нарт ярихад Канны кемп дээр бид нар олсон. Тэгээд пасруудын уулзалтыг хийсэн байхгүй юу? Пасруудын уулзалт хийхдээ зөвлөл маш гоё болж ирсэн. Самоним нар зөвхөн дэвшил яриад, пасрууд ч гэсэн дэвшил хийгээд гоё зөвлөл боллоо. Дараа өдөр боллоо. Хоол идчихсэн чинь дахиад пастор сайн мэдээ түгээгч цуглаарай гэдэг. Надаас ирсэн сайн мэдээ түгээгч цуглаарай гэдэг өрөөнд нь арсан. Самоним нар жоохон оройдч орч ирсэн. Яг тэгвэл хоол моолоо бэлдчихсэн болохоор тэгээд суугаад пастор юу гэж ярьсан бэ гэвэл бид нар хэлээр амьдралдаа сул дорой зүйлүүд маш байгаа нь үнэн. Өөрөө тэрийг сайн мэдгүй бол хүмүүс бардам болж өмнө хормоо үйлдэж үнэхээр бурхныг эсрүүцсэн амьдралаар амьдртiin байлээ шүү. Хинч байсан өөрийнхөө сул байдлаа сумаар байгаа зүйлээ бүгдийг асуу гэсэн. Тэгээд нэг пастор гэрчил хийсэн, хоёр дахь нь эмэгтэй самоним гэрчил хийсэн, гурав дахь нь нэг пастор гэрчил хийсэн. Тэр юу гэж гэрчил хийсэн бэ гэвэл пастор сайн мэдээ түгээгчээр гадаадад амьдарч байсан чинь сайн мэдээ тарааж бол мэдээд байгаа. Харин сайн мэдээ тараасны дараа сонсон хүмүүс нь сүмд удаан тогтохгүй явчаад байна. Ийм зүйлийг ярьсан. Итгэгч нар сүмээс явж гад байна гэж хэлхийг пастор сонсонгуудаа үнэхээр дурдж байсан. Таагүй байсан. Тэрийг одоо мэдмээр байна. Яаж сүмд хүмүүсийг ингэж тогтоон болох вэ? Пастор тэрийг сонсоод итгэгч нар сүмээс салаад байна гэж юу? Пасторууд сүмээс салж явж байна гэж юу? Пасторын дотор тэр нь ингэж дуулсан. Тэгээд тэр пастор лөө яагаад хүмүүс сүмээс салж яваад байна? Чи юу гэж заасан бодоод хүмүүс салж яваад байгаа юм бэ? Тэгээд пасторыг загнаж ирсэн. Пасторын сүнсний нүд, сэтгэлийн нүд маш хурц учраас шууд тэр пасторын гэрчлэлийг сонсох мэдж авсан. Тэгээд яагаад чи юу гэж хэлсэн болоод ингэж салж яваад байна? Тэгээд ингээд амар нухаж асуугаад байсан учраас өөр амьсгал маш бараан анхаас. Тэр нь сүүлийн үед дандаа пастор ингээд сайхан юм ярьж өгчээсэн хэрэг. Чи ичмтэй ажиллаарай, бурхан чамд туслана шүү. Чи сайн байж амттай юм авч өгье. Бурхан надтай бидэнд хамт байгаа шүү. Тийм зүйл сонсон маш гоё байсан. Ийм мөгнүүд сонсон та нар дуртай байстай. Гоё тий. Харин пастор нэг удаа өөр зуугаад мохаал асуудаг үе байгаа. Тэгвэл бид нар сандардаг, төгшдөг. Удаан төгшөхгүй байсан харин энэ удаад маш сэтгэл сандарсан. Тэгээд асууж яснаас сүүл нь пастор асуусан. Чи яах гэж энд ирсэн? Чиний Солонгос ирсэн шалтгаан юу юм? Чиний хариуцагч юм бэ? Чиний дээдлийн пастор чи юм бэ гэж. Тэр пастор байна. Тэр пастор чинь Солонгост байгаа. Чиний юугийн чи хариуцж байгаа бэ? Ингээд загнаж хэлсэн. Тэгээд би хажууд нь сонсоод нэрийг алгад ахаад амен гэсэн. Пастор яагаад ирсэн бэ гэж асуухад зүгээр дэлхийн чуулганд ирсэн гэж хэлсэн чинь пастор тэрийг сонсоогүй. Яагаад ирсэн гэж ингээд загнах хандлагатай байдаг учраас тэгээд маш юу мэр бэ? Харанхуй болчихсон. Тэгээд би ярмаар сэтгэл төрөөд байсан. Чимээгүй байх биш. Миний аав ингээд захнаад байсан. Пастор нэг харагдсан юм байсан учраас тэрийг загнаал яриад байсан. Харин би Югансон гэдэг Солонгосын бусаар тогтнолыг биелүүлсэн хүн шиг урд нь гараад би
ярьсан. Тэр уур амьсгалыг би өөрчлөх гэж тэгсэн тэ. Пастор бидэнд хэлдэг шиг Бурхан бидэнтэй хамт байгаа. Бурхан бидэнд туслана. Бурхан чамаараа ажиллана. Тэгвэл хинч дуртай байна штэ. Тийм ээ пастраа, хинч Бурхан бидэнтэй хамт байна. Бурхан бидэнд тусласан. Ийм ивэлтэй гоё юм ярмаар байсан. Харин шал эцэгээрээ та нар болохгүй. Та нар үнэхээр муу хүмүүс. Та нар бүгдээрээ гарч явах хэрэгтэй. Та нар сатаны болоод ийм үг сонсохоор үнэхээр сонсомааргүй. Уур амьсгал үнэхээр доош ороод байгаа учраас таалахгүй байлаа. Пастраа, тэр бишээ. Яг үндэ ийм юм байгаамаа гэж. Энэ пастор энэс болоод би тэгсэн байна гэж тайлбарласан. Пастор миний үгийг сонссноо над руу хараад чи юу юм? Чи юу болчиход би энэ пастортай нөхөрлөж байхад чи яагаад өөдөөс нь ингэж яриад байгаа юм? Чи гар байл гэд. Гар гэж сонссон чинь шууд гэрэл авсан. Би яагаад ингэж вэ? Солиотой юм бах та. Энэ уур амьсгал болохгүй байгаа гэж хүссэндээ л гэсэн баггүй. Гадаа ажилласан юм байна. Пастор энэ нөгөө пастортай нөхөрлөж байхад би яагаад өөдөөс нь тундаас нь орж ирсэн бэ? Тийм ээ пастраа, таны зөв гэх ёстой байж. Харин энэ уур амьсгалыг яс гатмаар сэтгэлтэй байсан учраас хэлсэн бол яах вэ? Өхөн. Тэгээд пастор гар гэд. Солиотой хатан гэд. Тэр үед би өвдөөсөктөд нь хойсон. Пастраа, би буруу хэлсэн байна. Уучлаарай. Вэ та нар болох гар гэд. Юмнуудаа хэмээн ганцсан. Тэгээд гадаа хортод суугаад өөрийгөө бурууд гарсан. Өөрийгөө яллаад би яагаад пастрыг мань ингээд дими юм ярьчваа гэд өөрийгөө буруутгаад суужсэн чинь жоохон байжгаад нөгөө тагнуулсан пастор ингээд гараад ирсэн. Би ганцаараа гарсан байсан бол би өөрийгөө яддаг байсан. Харин хоёулаа гарч ирсэн чинь арай л гайгүй байсан. Тэгээд хоёулаа хамт ярилцлаа. Бидний дараа Мөнхөнгшин пастор биднийг дуудлаа. Бид хоёрыг хоёулангийн ингээд дуудаад сууж агаад хамт нөхөрлсөн байгаа. Юу гэж ярьж өгсөн бэ гэвэл пастраа. Багус пастрын үг бол үргэлж ижлэхэн. Юу нь ижлэх бэ? Пастор үргэлж Есүсийг л дээр нь гаргадаа. Харин одон сайн мэдээд үгийгч нар юм уу? Итгэгч нар юунд дуртай вэ гэвэл Бурхан бидэнтэй хамт байгаа. Бид нар аврал авсны дараа бид нар жижиг Есүсээ Бурхан бидэнд туслана. Бурхан бидний юу чинь Бурхан ажиллана. Ийм үгэнд бүх дуртай байна. Тийм шүү. Тийм юм дургүй хүн байхгүй штэ. Бид нар Есүс, жижиг Есүс болсон. Есүс бидэнтэй хамт байгаа. Есүс байгаа юм чинь бүх зүйл чадна гэд. Бүгдээрээ амен гэж хэлдэг. Харин эсрэгээрээ өөрийгөө үгүйсэг. Өөрийгөө хай. Өөрийнхөө бодлоор явбал суурна. Ийм гэж ярихад байдаг гэсэн. Өөрийгөө номлохгүйд, өөрийгөө даруувалгав. Тэгвэл яах вэ? Есүс өргөмжлөгдөд Есүс дээр нь гарна. Харин би өөрийгөө өргөмжлөөд өөрөө дээр нь гарвал яах вэ? Эсрэгээрээ Есүс доошоо орно гэсэн үг. Яг олон хүмүүс тийм байдаг шиг надад ч гэсэн тийм байсан. Би яагаад уур амьсгалыг өөрчлөх гээд байсан бэ гэвэл намайг үгүйсгүүлээд байгаа учраас. Та нар болохгүй. Та нарын бодлоор явбал суурна. Та нарын бодлого хаях ёстой гэж яриад байгаа учраас өөрийгөө өргөмжлөхмөр сэтгэл гэсэн. Би өөрийгөө өргөмжлөхүүл яах вэ? Есүс доош орно гэсэн. Пастор үргэлж адилхан зүйлийг ярьдаг байсан. Өөрийгөө үгүйсэг. Та нар бол сатан. Петрт Есүс хэлсэн шиг. Петр хэлсэн. Та битгэдэг. Есүс заалмайд би үхэн гэж хэлсэн чинь Петр хэлсэн. Та битгий үхэн, битгий үхээрээ. Ийм битгий тийм юм болохгүй гэсэн. Харин сатана зайл гэж хэлж байгаа байхгүй.
Яагаад Есүс Петрийг сатан гэсэн бэ? Сатан гэвэл өөрийгөө бүр нам доор шаланд буулгаж байгаа. Есүс тэгээ өргөмжлөгдөн гэсэн. Харин би эсрэгээрээ өөрөө дээр нь гарах гэж байсан гэсэн. Бурхан энийг маш тодорхой харуулж өгсөн. Би дээш нь гарч Есүс эсрэгээрээ доош болох болно. Ийм нөхөрлөл хийсэн. Гэсэн чинь бүгд ойлгоход ирсэн. Эхлэл номын 6-гийн 5. Бурхан хүний зүрх сэтгэлийн санаа бодол бүхэн ямар ч муухай болохыг хараад. Энийг ойлгосон ганцхан хүн байсан. Ноа. Ноа үнэхээр хорон муу хүн болсон чинь бүгд шавтар байгуул. Бусад хүмүүс нь яасан бэ? Би сайн. Би мундаг. Тийм учраас бүгд шавтрыг байгуулахгүй байсан. Яг гэвэл өөрөө сайн учраас өөрөө мундаг, өөрийн бодлоор зөв замаа яваад байсан гэсэн үг. Тэгвэл Бурханы замыг мөрдөхгүй гэсэн үг. Сатан дандаа биднийг дээр нь гаргаж өргөмжилдэг. Бурхан бол намайг номхруулж Есүсийг өргөмжилдэг байна. Тэр Бурханаа би зүрх сэтгэл дотроо ойлгосон. Бурхан минь би үнэхээр бардам байжээ. Би үнэхээр гарч явах ёсгүй зүйлээр гарч очиод тэрнээс болоод намайг угалж өгсөн нь талархаж байна л да. Харин үнэхээр Есүс тийм байна. Надад ганцхан Есүс л байвал болно. Би өөрөөрөө бол үнэхээр боломжгүй байна. Би өөрөө байгуулах болтой. Бурханы өмнө өөрийгөө өргөмжлөх болтой. Бурханы ажил саад болж байгаа бид шиг би болж чадахгүй юм байна гэдгийг надад тодорхой ойлгуулж өгсөн. Ингээд ойлгосон чинь хамгийн гоё нь Есүс маш талархалтай болж ирсэн. Би боломжгүй юм чинь Есүс байх ёстой байна. Есүс надад туслах ёстой. Есүс хамт байж өгөөрэй. Ингээд бүгд дарамтууд арилсан. Тэр гадаад пасторуудтай хуралд хийсэн чинь бүх самоним нар бүх пасторууд намайг мэддэг болсон. Чи пастора таны тухай их зүй яриад агчлаа шүү. Харин би сагнуулсан ч гэсэн миний сүнсэн дотроо маш ерөөл болсон. Ийм зүйл гарч илжлэгдээгүй байсан бол би яаж бардам өөрийгөө мэдж чадах байсан бэ? Чадахгүй те. Харин үнэхээр талархваштай. Өнгөрсөн 7 хоногт пастортай уулзсан. Мозамбик руу буцахаас өмнө пастор ерөн амархан юмыг мартдаг болсон. Болсон ч гэсэн би пастортай уулзъя гэдэг. Хоёр өдөр пастортай уулзаар ажиллаа. Пастортай уулзаад очсон чинь пастор намайг чи хэзээ явах вэ гэж асуусан. Хэзээ буцах вэ гэсэн. Пастор 18-нд Мозамбик руу буцнаа. Нэгд өдөр ингээд орой гараад 18-нд хүрнэ гэсэн чинь за гэдэг пасторт талархсан сэтгэлээ илэрхийлгээд бас айлгах юм байгаа болоод ирсэн байна гэд. За суусуу гэж хагаад пастортай гэрчлэлээ хуваалцсан. Энэ өдрийн албан боловсролын яамны сайдын сэтгэл өөрчлөгдсөн тухай ингээд ярьсан байхгүй. Тэгээд Мозамбикт бид нэг газар авсан юм аа. Газар авсан тухайгаа яриад яаж бүтээн байгуулалтын ажлыг хийх үү гэдэг зүйлийг асуусан. Пастор би сайн мэдэхгүй байна. Харин чиний хиймээр байгаа бодоор хийгээрэй. 2 давхраа хийгээвэл 1 давхраа байгуулчихад 2 давхраа байр. 3 давхар барьмаар байвал 2 давхраа байгуулчихад 3 давхраа байр. Маш амархнаар дээшээ ингээд барьж болох юм байлээ. За пастор гэсэн. Сайн бариарай гэж хэлж өгсөн. Пастораа залбирч өгөөрэй гэсэн чинь залбирч өгсөн. Юугээс залбирч өгсөн бэ гэвэл байшин газар авахд бүтээн байгуулалтын ажилд бид нарын хийж чадах ажил гэж нэг ч байхгүй байна. Та хийж өгөөрэй гэж залбирсан. Мозамбик руу буцаж очоод сайн мэдээ сайн тарааж олон түмэн аврал хүрхийн тулд залбирч өгөөрэй гэж залбирсан. Би дууг нь хураасан юм аа. Дуу хураасан бичлэг надад байгаа.
Үнэхээр талархуулжтай байсан. Энэ боломж олдоогүй бол пастортай уярчлан уулзаад ярилцаж үг сонсох бардал бүрдэхгүй байх байсан. Харин тийм юм болсноос хойш бүгд пастортай очихос айдаг байсан. Очихоор загнамжгүй гэдэг. Харин би пастортай ингээд уулзаж ярилцах боломж олдсондоо талархтай байна. Одоо маргааш Мозамбик руу буцах гэж байна. Харин миний сүнсэнд 2026 он үнэхээр азаргалтай мөч байсан. Сайхан цаг байлаа гэж бодогдож байна. Пастрын залбирч өгсөн шиг газар авах асуудал, бүтээн байгуулалт хийх асуудал, бүх ажил бидний хийж чадах зүйл нэгч байхгүй билээ. Нэгч байхгүй. Харин бурхан тусалбал яамны сайд аврал авсан шиг тэр гайхалтайгаар бурхан ажиллаж чадна. Бурханы хийх ажил бол гайхамшиг. Хүн хийж чадахгүй. Бурхан л хийж чадах болохоос сэтгэлийг өөрчлөх ажил бол бурхан хийж чадах болохоос хүний хийдэг зар хүрээнд биш юмаа гэж сэтгэл төрж байна. Дуусах цаг болсон байна. Лук номын 15-ыг жаахан яриад дуусгая. 15-ын 11-ээс 16 хүртэл болохоор аав гэдэг үг ганцхан үг гардаг. Аава гэж 12 дээр ганцхан удаа гарч байгаа. Юу гэсэн үг гэвэл Бакугийн сэтгэл дотор А баг байхгүй. 99% нь B. Баку өөрөө өндөрт байсан гэсэн үг. Би аавын эдөрөнгөл байвал би 8 хийчихвэл бизнес эрхэлвэл олчихно гэдэг. Өөрийгөө дээр нь гарсан учраас А бол шалан донцсон байсан гэсэн үг. Энэ үед завхарсан амьдралаар амьдрна гэсэн үг. Би дээр нь гарсан байвал автоматар суурил руу явна. Бакху өөрөө дээр нь гарсан байсан учраас би ахасаа дээр, аваасаа ч дээр гэсэн бодол байгаа учраас автоматар өрн таран хийж амьдран, өсвөлөнд орно. Тэгээд дахин хашаан ч гэсэн орно гэсэн. Харин эсвэргээрээ 17-оос 15-ын 17, 13, 27 хүртэл аава гэдэг үг маш гарч байна. 17-оос 23 хүртэл аав гэдэг үг 11 удаа гарч байна. Сэтгэлийн сэтгэл санааны өөрчлөлт гарсан байна гэсэн үг. Аав гэдэг оршихуйг сэтгэлд босгогдсон гэсэн үг. Тэр цагаас аав бүх ажлыг хийж эхэлсэн. Үнэхээр гайхалтай. Сатан бидний сэтгэлд Есүсийг өргөмжлөх биш, аавыгаа өргөмжлөх биш. Сайн мэдээг өргөмжлөх биш, өөрийгөө өргөмжлөхөд хүрдэг гэсэн үг. Тийм учраас Ром номын 7 дээр өөр хэлтэй хөөн болчихно гэсэн үг. Эсвэргээрээ бурхан бол намайг номлохож аавыг усан байгуулах ажлыг хийнэ. Тэр цагаас аав нь хүүгийнхээ хувцсыг сольж өгч байгаа. Хувцс нь орхой хувцс байсан ч гэсэн асуудал байна уу? Байхгүй. Аавтай уулзсан чинь хувцсан өөрчлөгдсөн, гүтэл нь өөрчлөгдсөн тийм. Шинэ готлон өмсгөж өгсөн. Тэгэд гидсэн маш өсвөлэн хоосон хот гидсэн чинь аавтай уулзсан чинь бүх асуудал байх. Түр гидсэнд өөрсөн. Бүх итгэлийн амьдрал өөрийгөө өргөмжилсөн байснаа өөрийгөө үгүйсгээд аавыгаа өргөмжилбэж ааваар дамжуулан бүх ажил амжилттай болохоос нь ивэл авах гэсэн үг. Харин бид нар дэндүү удаан хугацааны турш өөрийгөө харж амьдэрсэн. Би пастор хүн би будаан сүмд явсан боловч сатанд байн хуурддаг. Би чадахгүй хүн боловч тэгсэн ч гэсэн гэл ингээд өөрөөрөө дайнаад байсан үед суурдаг юм байлээ. Ундаг юм байлээ шүү. Үнэхээр уучлаарай. Манай сүмид пасторууд ч гэсэн сүмээс явсан хүмүүс байна. Бас итгэгч нар ч гэсэн мэдээж тэгдэг шүү дээ. Ингээд салж явдгийн учир нь юу вэ? Өөрийгөө өргөмжилдэг учраас. Сатан бол өөрийгөө өргөмжлөхөөр эхэндээ гоё юм болох юм шиг боловч эцэстээ бүгд завхарсан буруу амьдралаар амьдрах болно. Би өөрийгөө босон байгуулсан цагт дууснаа гэсэн үг. Сатаны боломжтой учраас эзэж азаргалтай байхгүй. Харин эсвэргээрээ бурхан өөрийнхөө боолоор пастороор дамжуулаад эсвэл эзнэр дамжуулаад намайг номхруулж өгдөг гэсэн. Ягаад? Намайг номхруулж Есүс босон байгуулагдчихэж азаргалтай учраас. Миний бодлоор би өөрийгөө босон байгуулвал азаргалтай юм шиг. Харин эцэж тийм биш.
Би номлох ёстой. Би доош орох ёстой. Тэгжээч Есүс дээр гарч Есүс Христээр дамжуулан бид нар өрөөгдөж амьдарч чадна гэсэн. Амен. Үнэхээр амен шүү. Эцээч бид нар өөрийгөө дээш гаргаж болохгүй. Сатан үргэлж бидэнд сайн хандж байгаа юм шиг бидний хуурч мэхэлдэг. Энэ бол сүрлийн эхлэл юм. Эсвэргээрээ бидний сэтгэл заахан өвдөж шархалж мэднэ. Бурхан биднийг тэгүүлдэг. Намайг шархлуулан байж, намайг хэцүү байдалд оруулан байж, харин хамгийн сүүлд нь яг аавтай уулзуулаад аавыг өргөмжлүүлснээр аав нь бидэнд маш их өрөөл хайрлтыг харж олно. Надад үнэхээр талархахтай цаг байсан. Аав Солонгост ирээд болсон бүх үйл явдлууд надад талархахтай байна. Пастортай уулзаад ярилцсан бас гоё байсан. Ром номын 3:23-24 пастор байнга ярьдаг л та. Харин тэр үгийн үнсгий бас өргөн цар бүрээ бүгдийг ойлгож хараахан амжаагүй байгаа. Сатаны ялан дийлэх ганцхан арга. Сатан мэхлэгдээд байгаа штэ. Ганцхан ялах арга бол Есүс юм аа. Боломжгүй. Сатаны ялах боломжгүй португал хэлээр impossible. Боломжтой гэдэг нь possible шүү дээ. Харин португал хэлээр possible гэдэг баггүй. Харин impossible эсрэг боломжгүй. Энэ хизээж боломжгүй. Харин ганцхан Есүс л боломжтой. Бурхан биднийг зөвхөн Есүсийг л дээр нь гаргаж амьдраасай гэж хүсэж байна. Хүмүүсөөл итгэгчин бүгдээрээ сүм дотор биднийг доош нь буулгах үед талархаарай, баярлцгаагаарай. Намайг доош нь дарж байгаагийн учир нь юу вэ? Есүсийг дээш гаргахын тулд юу ба? Гим нүгэлтэн Есүс дээр гараагүй үед би гимтэй штэ гэж боддог байсан. Харин Есүс дээр нь гарсан чинь мен дээр юм чинь ч гэсэн авралт авч байна шүү дээ. Есүсийг дээр гарахгүй бол гимээс гарч чадахгүй, асуудлаас өвчнөөс гарч чадахгүй. Харин Бурхан тэрийг мэддэг учраас намайг доош нь буулгаж Есүсийг дээш гаргах ажлыг надаар сүм дотор хийж байна гэсэн сэтгэл төрж байна. Залбирцгаая. Ариун Бурхан аваа, тань талархаж байна. Бид нар сүм дотор итгэлийн амьдралаар амьдарч байхдаа өөрийгөө ойлгоогүй амьдрах үе ядан байдаг гэлээ. Харин энэ чуулганаар дамжуулан таны үгээр дамжуулан өөрийгөө хичнээн сулдаарай. Өгөөс хүн гэдгийг байн гим нүгэл үлдэл яхас аргагүй хүн гэдгийг харуулж өөрийгөө зөвхөж биднийг доош нь буулгаад Есүсийг дээш гаргах гэж байгаа бидний төлөвлөгөө юм а гэдгийг ойлгож байна. Адам яагаад гим нүгэл үйлдсэн бэ? Бурханыг дээр гарах биш, өөрийгөө дээр гаргаж Бурхантай тэнцэх гэж байсан учраас Бурхан шиг болъё гэсэн бодлоор сайн муу мэдүүлэгч модны жимсийг идсэн билээ. Бид нар бас юм баг шиг өөртөө итгэж би чадна гэсэн бодлоор амьдрвэл бас олон удаа зовж амьдрахаас өөр аргагүй байна. Бид нар аавыгаа өргөмжилж эцгийг дээр гаргаж сүм чуулганыг Бурханыг дээр гаргаж амьдрал азаргалтай амьдрах болно гэж итгэж байна. Эзэн алдрыг өргөн энэ бүх бүхийг Есүсийн нэрээр гүн залбирлаа. Аамен. Баярлалаа.